Hi guys, Sakiravan. Өнөөдөр хэдүүлээ Omniscient Trader буюу бүхнийг мэдэх уншигчийн үзэл бодол зурлагаа 5 дугаар ангийг хүлээн үзэх гэж байна. Та бүхэнд манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. За ингээд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. Манай 4-р анги гол дүрийн баатар маань их тазаар залгиуллан гиз дотор нь орсноор үйл явдал эхэлнэ. Манай хүн шидэв хэсэг болчихгүй хүн шиг хотоодонд амжилттай өрлөөгээд эргэн тойрноо харан тэр мөн новш миний амьд хамтрагч болж харагдаач энэ нэг төрлийн шалгалт юм бах та. Тэр зохиол тэр ихний ухрал дээр бүтлгүүцнээс хойш нэг ч хамтрагчтай болоогүй. Бодвол нэг төрлийн шалгалт л байх гэд бодож байтал мэдэгдэл ирэн. Та зохиолыг давж чадсангүй. Согын ашигланы төлбөр 100 зоос хаслаа. Мөн одны ордууд таны шийдвэрт санал нийлэн 100 хандууллаа гэтэл их тазаар хөдөлж эхлэн манай догжаач их тазаар хоол идснээс хойш 3 минутын дараа хотоодондоо хүчил ялгаруулж эхэлнэ. Надад цаг алга гэж яхад урам уугарчихлаа. Уг нь сонирхолтой болж байсан юмсан гэд түгээ би гараад ирэн. Хүлээгрээ чи яагаад ийм байдалд орчихоо сандраагүй байдаг үлээ гэхэд манай догжаач би чамайг хүлээж байлаа гэтэл би намайг хүлээж байсан гинэ. Тийм ээ чи надаас зоос авах ёстой. Би зохиол дээр бүтлгүүцчихсэн юм чинь чи надаас шийтгэл болго зоос авах ёстой. Үгүй би ч яагаад чиний амийг авч болохгүй гэж гэхэд хэрвээ чи миний амийг авах байсан бол зохиол дээр шийтгэл нь үхэл байх байсан. Оронд нь асуултын тэмдэг байсан юм чинь тохиолдох боломжтой гэсэн үг үстэй. Сонирхолтой юм. Бүх одны ордууд чамд анхаарлаа хандуулсан гайхах юм алга. Мэдээ чи зоосоор бүтлгүүцснээ харгалж болно. Төлбөр нь 5100 зоос. Энэ зэргийг төлж ээж мөрөн дээрээ толгоогоо авч үлдэндэ гэж хигж өргөхөд манай догжаа хитрхийн үнэтэй юм штэ бууруулж болохгүй мó гэд. Ямар зах дээр үнийн доош ярих уу гэж байгаа штэ тий. Мань түгээ биш тэгвэл өгөхжтэй би уг нь тус олъё гэж байхад төлмөргүй байвал одоо яа гэх вэ гэхдээ зэрэгцэн тэгвэл намайг ал чи чадахгүй үстэй. Одны ордууд миний ачаар их зугаатай байгаа. Тэр намайг өхүүлэх байсан бол энэ хүртэл ирэхгүй гэд инээтэл. Мань түгээ бич чи миний төвчээрийг варж өншөө гэд уурлах үед доод төвшний түгээ би бих юм. Чиний стримийг мэрэгжилчин хэр байна да гэтэл. Түгээ би сандран. Юу чи намайг яаж мэддэг юм? Чи яг хин юм? Яаж нэг муу хүн намайг таньдаг байна гэхэд одны ордооч түүний хэн болохыг сэжиглэж эхлэв. Манай догжооч чи яагаад сувгаа унтраад надтай ярилцаж болохгүй гэж хэлэхэд түгээ би ч стримээ унтраа. Чамайг юу гэж хэлхийг сонсъё. Чи нэг муу хүн байж яаж оддын стримийг мэддэг юм? Оддын стрим гэдэг нь энгийнээр тайлбарлал окторгой тэр чигтэн багтаасан сувг л гэсэн үг. Хандивлагчдын сансар окторгууд маш хол амьдардаг одны ордууд бөгөөд жүжигчд нь харин Ким Догжоо шиг хүмүүс. Тэгэхгүй би нөр хоёр талыг холбодог гүр буюу стримерүүд юм. Манай Догжоо шууд л би хүн чи Түкэбигийн хаан болмоор байна уу? Босод Түкэбигийг гүйцэж шилдэг болмооргүй байна уу? Надтай гэрээ. Би чамайг Түкэбигийн хаан болгоё гэхэд би юм. Ёштойгоор инэ. Чи чин галзуу юм уу? Би чамайг одны ордуудын саналаас татгалзах үед чи мэдэх ёстой байж. Би чиний саналыг хүлээж авч чадахгүй. Би одны орд биш. Тэгэхээр би чамайг дэмжиж чадахгүй. Чи буруу ойлгосон бол. Би чамд намайг санхүүжүүл гэж хэлээгүй. Миний хүссэн зүйл бол чиний сувг. Би чиний сувгтаа онцгой гэрээ хэмээр байна гэхэд түгээ би гайхав. Хүлээгэр чи стрим гэрээ хэмээр байгаа юм уу? Чи чаваа алиалагч шиг юм аа. Нэгмээ өчөөхөн хүн яаж надтай стрим гэрээ ярьж чадчихэна. Ялангуяа санхүүжүүлэх одны ордгүй байж гэхэд. Тийм болохоор л чи миний саналыг зөвшөөрөх хэрэгтэй. Одны ордууд яагаад оддын стример ордог гэж чи бодож байна? Эхнийх нь зугаацахын тулд сувг үздэг. Хоёр дахь нь санхүүжүүлэлт хэрэгтэй дүрүүдийг хайдаг. Чи сувгаа хөгжүүлмээр байвал энэ хоёрын аль нэгийг хангах шаардлагатай гэхэд олон юм яриад байлгүй гол санаа хэлгэж түгээ би орлоо. Манай догжооч хандивлагч нарыг чинь зугаацуулах болон сонирхлыг нь татах дүрүүдтэй сувг байвал яах вэ? Гэхэд нэг юм ойлгосон болтой хөлбөө царай гарган. Чи тэгээл өөрийг чинь дэмжих одны орд сонгоогүй бах нэ. Би чамд хэлээд байна штэ хурдхан шиг л надтай гэрээ хийгээд. Би чамайг Түкэбигийн хаан болгоно гэхэд мань Түкэбич бодож. За яг ямар ч үс ихлээ чи бүтлгүүцсэн юм чи надад 5100 зоос төлөв. Ким Догжооч чи юу яриад байгаа? Би бүтлгүүтэйгөө. Би нөхцөлийг нь биелүүлсэн байх ёстой доо. Цугаа нэ удахгүй эхлэх гэж байна гэж хэлэхэд тэр хоёрын урд мэдэгдэл гарч ирэв. Нууц зохиол, өдөртөгчийн алуурчин, англи, нууц, хүндрэл, A+, биелүүлэх нөхцөл 70 өдөртөгч их тазаврыг алаад зогт. Шагнал 9000. Бүтлгүүтлийн шидэлтгэл үхэл. Манай Түкэбич суугааны одны ордуудаас түр тасалдсандаа хөтөлцөл өчөж байхад догжоо цаана гэрээний даваа ирэхэд л Түкэбигийн дэлгүүрээс хэрэгтэй мө цуглуулах гэд ойлгохгүй хөө бихүүн гэсэн хайх тавч баруун доод боломжтой байгаа гэж. Догжооч хэлснээр нь шууд л эртний луугийн зүрхийг хай гэсэн мань Түкэби бүр шок. Араас нь авгаач төрийнүүд цэвэр хүч дийлд
гэхийг сонсоод баг ухаан алдах нэ. Чи яаж энэ бүхнийг мэдээд байгаа юм бэ? Манай гол дүрч өөрт хэрэгтэй юмнуудад цуглуулаад цохиолоод авахтаа бэлдэж байтал цохиол эхлэх хитозаврын хотоодны хүчил хаа цагуу гарч эхэллээ. Хэд хоногийн дараа манай тогжоо хитозаврын хотоодны хананд арай иж наалдан бууж өгөх дээрээ тулаад байж Лазар хитозаврч тогжоогийн зоосоо хооронд хордон үхээд өгөв. Тэр үе цохиол дууссан Дүкэбич гарч ирэн солиотой чамайг энэ эврийг ингэж ашиглана гэж төсөөлсөнгөө гэхэд тогжоо маань санаа марсан болтой ухаалтаа оноо. Нууц цохиол дууслаа. Та шагналын 9000 зоос авлаа. Та 7 дугаар түвшний далай мангасыг яасан анхны хүн боллоо. Та амжилтын шагнал болгон 1000 зоос авлаа. Тогжог сэрэх үед Дүкэбирийн би далай морины шүлс хитозаврын хотоодны хүчлээс хамгаалдаг гэж мэдээгүй юм байна. Ямар ч үс энэ гайхалтай амьд гаралтын драм байлаа. Та нар ч бас тэгж бодож байна уу хөндөд одны ордуудаа гэхдээ зэрэгсэн тогжоо. Нэг зүйл ухан хитозаврын цөмийг гаргаж ирснэ. Энийг дуудлага худалдаанд тавьчих. Би зөвхөн хугарсан итгэлээр солино шүү гэхэд Дүкэби хөндөд одны ордуудаа зар сурчлагын дараа уулзцгаа гээд стримээ түрхан тогжоотой стрим гэрээ хийхэр болно. Стрим гэрээний тохиролцоо. 1. Ким тогжоо дүр нь бүх зохиолыг дуусгах юм уу өөхөх хүртлээр дараах дүрмийг баримтлана. 2. Ким тогжоо дүр нь зохиолыг дуусгах юм уу өөхөх хүртлээр өөрийг нь дэмжих одны ордыг сонгож болохгүй. 3. Ким тогжоо зөвхөн бихүүний сувг дээр л гарна. 4. Стрим гэрээ хүчнтэй байх үед Ким тогжоо дүр болон бихүүн 2 хувь тохиролцооны үндсэн дээр орлогоо хуваах болно. Тэгэл яг гэрээгээ хийх гэж байтал тогжоо энд нэг юм буруу байна да гэсэн бихүүн чам тамга хэрэгтэй юм уу гэхэд үгүй. Энэ орлогоо хуваах таалагдахгүй байна. Одны ордод дэмжлэг аваагүй тоглогч шууд зоос илгээхтэйд Дүкэби нар маш их татвар тэднээс авдаг. Чи намайг лойрдох гэв юу? Би бүх зооснуудыг авна. Чам татвар байхтал хангалттай гэхэд Дүкэбич боож өгөн. За яхав гараа үсгээ зур гэсэн мэн тогжоо. Өө нэр нэг юм. Би гэрээний төлбөр авъя. 5000 зоос өггээд энэ цохиолын түүхэн Дүкэбиг л урьдсан анхны хүн болж байгаа юм да. Тогжооч дараагийн цохиолоос өмнө миний тодтголыг шалгаад өг. Би харж чадахгүй байна гэхэд бих юм. Сони юмдаа алдаа гарах боломжгүйгээд харах гэтэл хувийн чадвар дөрөв дэх хааны идэвхжин Дүкэбич харж чаддгүй. Манай гол дүрч ямар хүчрхэг чадвар вэ гэд дараагийн цохиол руу гарлаа. Та хоёр дахь үндсэн цохиолд оролцох гэж байна. Цохиол явж байгаа газар маш их хор тархсан, амьсгалаа төгжөөд хурдан газар доор хонгол руу ор гэсэн мэдээлэл ирв. Тогжооч хот руу орсных дэлгүр ресет хийж байгаа юм шиг. Битүү хор тархсан мангасуудтай газар дэлгүр орон хэрэгтэй зүйлээ цуглуулж байхад хажууд нь хэн нэгэн туслаач гэхийг сонсон. Яваад очтол нэгэн маск зүүсэн эмэгтэй хорсноос болоод хөдөлж чадахгүй болсон байв. Гол дүрл юм чи яаж эмэгтэй үнийг орхих вэ? Бүрэл газар доор хорогдох байр хайн гүж байтал нэг хорогдох газар яг хаалгаа хааж явахтай таар хүчээр онгоолгон дотогш оров. Та айлгүй бүсэд орлоо. Тогжооч роман дээр ийм дүр байсан билүү? Би санахгүй байгааг бодвол тэнд өөхөх тавилантай байж тээ. Юу ч сан дүрийн мэдээллийг харъягээд байж байтал тэр тэнд байна гэд баахан нөхдөд орилоод гараад ирэв. Нөгөө нөхөрч чи хийм гэхэд тогжаал гэлээ. Би чиний нэрийг асаагүй байна малаа. Чи хин гээчнэ гэснээр манай эмэгтэй рүү харна. Наад эмэгтэйг бидэнд өг. Наа тортой ямаачаас үлдээ тэгвэл чамайг амьд үлдээ гэтэл тэдний үйлдэлд оргогцоо одны ордуудаас шагналын ан гэсэн нэмэлт цохол гараад ирэв. Манай хүнч дуртай наргагүй өөдөөс нь пэдэг эдээс нөхрийг туслахуудтай хамт нармагийн нэм дүрийн мэдээллийг харахад мэддэг нэр гараад ирэв. Тэр энэ хэсэгт амьд байх ёсгүй. Надаас болоод цохол өөрчлөгч үү гэж бодно. Түүнийг халаад намайг бусад хүмүүс дээр аваач гээд цааш одлоо. Манай гол дүр аварсан эмэгтэйг төссөөр хүмүүсийн орогдож байгаа газар дээр эргэн тойрноо харахад урдаас нь борхон минь догжоо гэсээр сангаа болон босдно гүйжэр. Чамайг үлдээсэн дуучлаараа юу ч өнхөгийн хэлсэн үнэн байж. Тэр чамайг амьд хүрээд ирнэ гэж хэлсэн гэхэд догжоо. Юу ч өнхөг хаана вэ гэж асуув. Тэр одоо байхгүй өчигдөр буудлын орхисон гэв. Догжооч одоо л ойлголоо түрүүний нөхдүүд юу ч өнхөгийн гарт өгөх байсан. Тэр буудлыг эрт орхисноос болоод амьд үлдэж бодоод байсан чинь нэг хүн дутуу ах шиг байна гэхтэн зэрэгцэн. Бүгд замаас холд гэсээр нөгөө л нэг ядаргатай нам менежер эдэн бүтгөө гараад давгалцсан. Түүнийг эндээс гарах. Тэр хорон санаатан энд үж болохгүй гэд гараад ирэв. Нам менежерийн хажууд бас нэг хүн байх ба харваас нэглөө өөрчн царайтай нөхөр. Аль вэ ноён хаан? Чи илдэг байх хэрэгтэй. Чи шин залуу байх нэ. Надад нэрээ хэлэхгүйс намайг чон инхоо гэдэг гэтэл. Тогжооч нэрээ хэлнэ. Түүний нэрийг хаан сонслоо гэд бодож байхад чамайг мангасуудтай толдож манай хүмүүсийг аварсан гэсэн. Бүгд наашаа цуглаар тэр бидэнд хүн савчирч гиш. Манай хүнч нөгөө үдээс энтхийн нөхцөл байдал хэдэн хүн байгаа талаар мэдээлэл олж аван энд байгаа хүмүүс хоёр өөр бүрлэг болон хуваагдсныг мэдэж авна. Үндсэн бүлэгт нь дандаа бага зэргийн хүчтэй бүтэхгүй гарууд байдаг.
Туслах бүлэгт нь харин юу ихээ мэдэхгүй аврах баг үлэн суугаа сул дор хүмүүс. Догжооч нөхцөл байдлыг ойлгоод байж байтал зэвүүн царайт ирэн. Би чамтай хэдүү үг сольж болох уу гэснээр шууд л манай бүлэгт ор. Би чамд өндөр тушаал хандлагч байна гээл бас л дөрөвнөх шигээ уран яруугаар чи бол хүмүүсийг аварсан баатар бла бла. Чи тэр зовсон хүмүүсийг харахгүй байна бла бла гэтэл. Манай унж татгалзан 20 хоолны цаг болцооч гээд нөгөө хэдтэй хоолоо хуваалцах гэтэл бага хүмүүс ирснэ. Чи хоолыг монополчилж байгаа гэсэн үнэн үү? Чи бусдтай уулзах ёстой бла бла гээл ороод ирнэ. Догжооч юу болоод байгааг ойлгохгүй зэвүүн царайт руу харахад нөгөөх нь өөдөөс нь харан ингийн сонг хүнсээ хувааж баатар болох уу эсвэл хүнс монополчилж хорон санаатан болох уу гэснээр 5 дугаар анги манд дуснаа. Зэн үрдэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Хэрвээ манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.